Өшөөж энэ яасан бэ? Бүгд өдөн Монгол улсын гавьяач хүн орж иж байгаа. Дахиад эхнээсээ эхлэе, дахиад эхнээсээ. DJ аяа. Ерөөсөө эхнээсээ гой цоглог наастртай эхлэе. Та бүхэндээ айлтны ирж буй 2024 шинэ он шинэ жилийн мэндийг хүргэе. Өндөр хохторгын алтан гац сэн зүгтэй, өргөн шаргал дэлхийн сүмбэр уулын түшигтэй, халин нисэх чигүүртэн салхинд шуудын гэрчтэй, хаваг Монголын үрс хамтдаа баярлахын үлзий өрөөлтэй та бүхэндээ шинэ он шинэ жилийн мэндийг хүргэе. Мөнгөн жимээр урд зориг хүсэл тэмүүлээр дуран өгтөнхон айлчлан ирлээ. Нэрийн сүмбэр оройтой гацуурнууд нэм учиртай. Бэлгийн цэнхэр хадагны гаригийн цэнхрөнгөн дээр бодрон хайлах засны зулам дэвсэх хайл дээр бомон олон та бүгдийнхэн тэнгэр сайхан жаргал дээр баяр баярын дээд шинэ он шинэ жил Асви. Эргэлзэг ной татгаараа манай шинэ он шинэ жилийн цэнгүүнийг аль биесээр нээж өгнөх хэмээн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Швед дэх соёлын элч мөнгөн үдэш 2024 шинэ он шинэ жилийн баярын санаачлагч зохион байгуулагч Энгмэн таныг тайлзнаа микрофоны өмнө хүндэтгэлтэйгээ гадаа шуугтаарцгаая. Өрж бай. Мөнгөн үдэш 2024 төгс шинэ жил гэдэг нэр өгдгийн учир маань та нар өөрсдөө ийм гайхалтай үзэсгэлэнтэй огт бүсгүүчүүд залуучууд бол хүлцэн ирсэн байна. Өчигдөр та нар үнэхээр гайхалтай сайн харагдсан бол өнөөдөр та нар бүр гоё харагдаж байна. Магадгүй өнөөдөр бүр гоё гэж бол маргаас мөнгөн үдшээр бүр гайхалтай байх болно. Ингээд та бүхэндээ ирж байгаа 2024 онд эрүүлийн аз жаргалтай инээдхөр баяр баясгалаар дүүрэн байж Монгол хүнийг амныхаа бэлгэр гэдэг шиг юу сансан 9 цагаан хүслэн сэтгэгчлэн бүтэг болтугай. Шинэ он шинэ жилийн цэнгүүний ориглын дарсаа эхлүүлж өнөөдрийн үдшийг нээцгээе. Бүгдээрээ ёслол өндөр босцоцгоё. Тооцгоё 10-аас доош тооцгоё. 10 9 8 7 6 5 신진님들 우리 아직도 2024 онд энэ оргилын дагшиг оргилсан амжилт бүтээлээр дүр байгуултгай. Happy New Year! Snowing Golden. За баярлаа. Ингээд Шведийн хаант улс Стокгольм хотноо мөнгөн үдэш 2024 төгс шинэ жил маань одоо ингээд 11 жилдээ зохион байгуулагдаж байна. Өнөөдөр та бүхэн харж байгаа бол энэ сахан тансаг орчинд одоо ингээд 330 монголчууд маань ингээд хүрэлцэн ирж тийм ээ. Энэ сахан үдшийг өөрсдөө отод бүсгүүчүүд маань өөрсдөө даашин цаараа тийм ээ. Ирчүүд маань гоё костюм bijээгтэйг одоо ингээд баг манай өнөөдрийн шинжил 25-аас 45 насны хооронд маш их олон монголчууд маань ирсэн байна. Тэр тусмаа бас энэ мөнгөн үдшилт маань Европын орнуудаас хүрэлцэн иргээс гадна бас манай Стокгольмоос өөр хотуудаас 50-50-аас 60 монголчууд маань ингээд сэжигсэн залуучууд ирснээр бас энэ жилийн маань шинэ жилийн нэг давуу тал байна. За тэгээд манайх энэ жил бас маш олон азтангууд одоо шалгарлаа. Ерөнхийдөө манай ерөнхий спонсор бол Швед дэх үүдэн холооны мөнгөн үйлчлэлтэй шилжүүлгийн хамт олондоо бол маш их баярлалаа. Бусад олон ивент хийж байгаа байгууллагад та нартай маш их баярлалаа. Бидний бүхний одоо
та бүхэндээ одоо ирж байгаа 2024 онд Аз жаргал эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг одоо хүсээрээ үнэхээр миний хувьд одоо энэ 11 дэх жилдээ ингээд зохиож яах гэдэг бол бас л маш их тийм ээ хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Гэхдээ бас нэг өөрийн хийсэн бас нэг туршлага байна. Миний ард бас гэгээс уран бүтээлийн хамт олон маань байна. Миний хань ижил байна. Энд хүрэлцэн ирсэн 300-аад монголчууд байна. Ингээд та нартай дахин баярлалаа. Сэтгэл тогтоод нэр гой өгнүүд ингээд бас ингээд орж ирэхгүй байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа нийт элэг нэгт монголчуудтай Швед амьдарч байгаа монголчуудынхаа өмнөөс ахын дүүсийнхээ өмнөөс та бүхэндээ ирж байгаа шинэ оны мэндийг хүргэе. Шинэ ондоо эрүүлэг аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Манайхаа юу яаж байгаа вэ? Зарын шинжтэй өглөө үндэсний телевиз цагийн өрт бас мэдээ бэлдэж байгаа юм байна. Бас ярилцлага хүмүүс бас ярилцлага өгөөрэй. За тэгээд тэнд нөгөө баннер дээр зураг даруулах юм байна. Батадагаа авахгүй бол нэг бол чөлөөтэй шүү дундуур нь авахгүйлаад байгаа. Би нэг өглөө ирсэн болохоор нөгөө нутгийн үнэртэй салхитайгаа явж байгаа. Өчтөр нөө Франкфурт буугаад хэвээр үнэхээр гоё үнэртэйгээ ирсэн. Тэгээд бас гоё нутгаа сонсон хүн намайг бас үнэрлж болно. За баярлалаа. Тэгээд дараагийн уран бүтээлч та бүхний өмнө өрье. Beatbox наран дэлгэрийг тайлснаа урьдчилгаая. Сайн уу? За нэг хэмнэлээр дахиад ярих уу? Шинжид ямар болж байна? Вау, nice. За тэгээд өнөөдрийн мөнгө өдөр шигээ сайхан сэдвүүд Швед улс суугаа соёлын чих мэдахын хувьдлаар Монгол улсаас зорин ирлээ. Тэгээд анх удаага Швед улсад цас үзлээ. Тэгээд яг 2 хоногийн өмнө буусан. Яг бууж байгаа өдөр маань цас орж исэн. Тэгэхээр гайхалтай үзэсгэлэнтэй сайхан газар амьдарч юм байна гэж та бүхэнд хэлмээр байна. За Швед улсадаа тэгээд 3 удаа ирж байгаа. Энэ удаа бол арай өөр шинэ жилийн цэгүүн гэж зориулж ирсэн маш их баяртай байна. За тэгээд манайх эхний онгоо өргөцсөн дөө. За одоо тэгвэл эхний унтахын араас гоё аялал тоглоё гэж бодож байна. Тэгээ миний хувьд бол beatbox урлагаас гадна үндснийхээ язгуур beatbox өв соёлыг бүх залуучуудтай түгээн дэлгэрүүлж Европын орноор 22 оноос хойш тойрон явж байгаа. Тэгээ өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд ямар нэгэн баяр ёслол үйл ажиллагаа эхлэхдээ хуурай аялгуур эхэлдэг тийм үү? За надад бол морин хуур одоо байхгүй ч гэсэн би хил хуур буюу төмөр хуур гэж хөгжмөр та бүхэнд орчин үеийн beatbox урлагтай ослуулсан аялгаугаар татаж нээ гэж бодож байна. Албан ёсны ажиллагаа учраас за хойшоо мэдээч бүжиг DJ болон тэр үе дээр та бүхэнд илүү гоё ритмлэг гоё хөгжмөд тоглоно гэж бодож байна. За энэ мик дээр явж энэ мик өгөөрэй. Эй жоо нам өгөөрэй. За тэгээд талын чимээ нэг сайхан ажиллах тий. Бүгдөө Монголдоо нэг сайхан очсон юм шиг сайхан мэдэрдэх үү. Монгол улс маань ямар уудам сайхан бэлээ. Монгол нутаг маань ямар сайхан ан амттай бэлээ. Бүгдээр ямар амтд байдаг вүлээ. Ямар сайхан уудам бэлээ бүгдээр сонсцоо. Баазэр өгч тий. Болно.
Йохоо. Come on. За би та бүхэндээ Монголынхаа бас язгуур хөгжим тэр дундаа битбокс өв соёл хөөмийн урлагийг мэдэн штэ. Хөөмийн урлаг маань үндсэн дөрвөн элементээс бүрддэг дөрвөн одоо төрөл байгаа. За би одоо та бүхэнд хөөмийн хархираа болох хархираа битбокст ослуулаад 6 төрлийн дууралтыг нэг амаар хийж үзүүлье. За хийхдээ та бүхэнд тайлбарлана. За битбокс урлаг гэхлээр ярих хэвээр битбокс урлаг маань битбокс буюу хим химнэл гэсэн утгатай үг байгаа. Амаараа өгч үзэж байгаа. Хөөмийн урлаг маань өөрийнхөө өгүүлбэр хэрэгтнээр аялахуу гаргадаг. Энэ хоёр маань нийлээд хүн өвчин буюу хүн өөрөө хөгжим юм а гэдгийг баталж байгаа. За хэдүүл хамтдаа батлая те. За битбокс урлаг маань үндсэн 3 элементээс бүрддэг. Kick, snare, hi-hat гэдэг бөмбөр. Одоо ингээд бөмбөрийн kick гэдэг маань болохоор юм том хөл байгаа шүү те. Kick. Snare маань болохоор манайхаар маали гэж нэрлэдэг юм жижиг бөмбөр те. За, гурав дахь нь болохоор hi-hat буюу цаана. За нэг бөмбөр тоглоод үзхөө. За энэ битбокс үнэхээр 3 юм байна. За ингээ 3 юм нөрж байна. За дөрөвт нь бүгдээрээ нэг тагнаад ч үзгөө. Оо манайхан бүгдээр битбокс юм шүү. Дөрөвтгтэй. За тавдах нь шоуны жирэг байгаа. За яаж хийдгийг суръя л та тий. За хэлнийхээ үзүүрийг тагнаандаа наажаа дээдлийн шүтрүү агаарыг түлхээд үзье. Оо жирэгж штэ. Монголчууд үнэхээр авьяастай тий. За 6 дахь нь мэдээж хөөмийн архираа тий. За энэ хөөмийн архираа бас яаж хийдэг талаар таагүй жижигхэн мессеж өгье. Манайхан нэг хоолгоо застсан шүү дээ. За энийг нэг жоох урт хийгээд үзье. Зөө бүгдээр архирчлаа шүү дээ. За бүгдний сайхан шинэ жилийн шинэ оны мэндийг хүргэе. За миний хувьд одоо шивэд улсад ингээ 3 удаагаа ирж байна. Өмнө нь одоо 2 удаа ирэлтэн дээр үндэсний өв соёлыг хүүхэд залуучуудад таниулах туршлагатай үндэсний өв соёлын үнсэн нэртэй тайлбар төслийг хэрэгжүүлжсэн бол энэ удаагийн ирэлтэн дээр шинэ жилийн арга хэмжээнд албасаар өргөцсөн байна. Монголын соёлын ээлж Мэндэ ахыхаа урилгаар мөнгө үзшгээд энэ сайхан Стокгольм болсноо байгаа монголчуудаа нэгсэн шинэ жилийн арга хэмжээнд орцоод ирсэн байна. Үндэсний өв соёлын үнсэн нэртэй тайлбар төсөл маань 2022 оноос Европын 8 улсын 45 хотын 4800 гаруй Монгол гэр бүл залуучуудад хүрсэн байна. Тэгээд үргэлжлүүлээд 2024 онд Америк, Аз гэдэг орнуудаар явахаар төлөвлөж ажиллаж байна. 2024 онд Европ улсаар дахин зочлох урилгууд маш явсан. За би 24 онд Европын орнуудаараа дахин үндэсний өв соёлын үнсэн нэртэй тайлбар тоглох төслөө хэрэгжүүлэхээс гадна Герман улсад 8 сарын 3-нд Штагер партид үндэснийхээ одоо тийм шинжийг агуулсан комеди тоглолтыг өргөцсөн байна. За тэгээд дээрээс нь 2024 оны 3 сард Швед Стокгольм хотноо хүүхдийн язгуур урлагийг наадам зохион байгуулж байгаа. Энэ дээрээс албаасаар шүүгчээр бас оролцоод өргөцсөн байна. Тэгээд маш олон ажлууд 24 онд төлөвлөсөн байна. Даргин шоо, цэнгин шоо. За бүжиглэн шоо. Хей. Тэр
За тэгрэм гэрлээ бүдрүүл шийж байгаа. Чимэдэртэй машгүй багтгүй санхидэг тимэти багтгүй түүний байгаа бодсон хаагадгүй гэрэг хэвтэгтэй гартаа багтгүй аваажоги гэж хичээд арасмдаг атсан чай атадай хаад хитгэн бисэндээ зүүнээ зэрэгтэй сарэгэн мандо бисэндээ зүүнээ зэрэгтэй сарэгэн мандо Зарын сайхан тогтоё барь. Али. Хараа манайха. Залуучууд нь за одоо манайха одоо шинэ жил эхлээд 2 цаг болчихлоо. Аль хэдийн нөгөө дов монгоо тодруулаад яатсан биз дээ. Тэ. За сайхан барьараа тогтоё. За одоо байнга сайхан мэдэлж байгаа. Ингээд өнөөдрийн энд хүрсэн та бүхэндээ гэр бүлийнхэн зүгээс хайр өрөө гайхалтай. Хамтдаа дуулаараа бүжгэл дүрж байгаа. Манай ирчүүд маань энэ сайхан бүсгүүчүүдэн үрээд бүжглээрээ.
It's beginning to look a lot like Christmas. Everywhere you go, take a look at the 5 and 10. It's blazing once again with candy cans and silver lasted clothes. It's beginning to look a lot like Christmas. Toys in every store, but the prettiest sight to see is the holly that will be on your own front door. Pair of awful like boosted and gifts to the shoes is a wish of funny band. Dogs that will talk, you will go for a walk, is a pops of Chinese Jane. Mom and Dad can hardly wait for school to start again. It's beginning to look a lot like Christmas. Everywhere you go, there's a tree in the Grand Hotel, one in Spark as well, and a shorty man that doesn't mind the snow. It's beginning to look a lot like Mystic shovel hat, ich stoli handeji, in krieg harte chanda, bilye. Баярлалаа бүхэнд хацчаар хамгийн сайхан бүхэн ирээ. Çamda biçim gidiyor. Bana sunduruz bulgi, dolan gizadımı, ani karta çamda gidiyor. Anne karanlık, amrım karta Стокгольм хотод 5 дахь удаага ирж байна. Тэгээд 2009 онд X-Tools Production-тайгаа ирж байлаа. 2011 онд одоо Цэлмэг тэнгэр кинонд тоглож ирж байлаа. Найруулагч Ганбаатар найзын маань найруулаг. Продюсер Гэрлээ миний ангийн охин байгаа. Тэгээд Гэрлээ Ганбаа хоёроо Цэлмэг тэнгэр нэртэй кинонд Монголоос нэлээд олон уран бүтээлчдийн ирж тэр кинонд тоглож байлаа. За дараад нь Мөрөөдлийн театртайгаа ирж уран бүтээлээ төлөвлөжсэн бол 13 онд байсан. Тэгээд 19 онд
саяхан Тэрё кинотойгоо ярьж шивэдийн монголчуудаа толилуулсан. Одоо энэ удаа мөнгө үдш соёлын элч Игминдийн 11 дэх удаага зохион байгуулж байгаа мөнгө үдш шинэ он шинэ жилийн баярын одоо хөтлөгчөөр хүрэлцэн ирж байна. Тэгээд өнөөдөр шивэд байгаа монголчууд, Стокгольмын монголчууд, мөн Европын орнуудаас ирсэн зочид маань сэтгэл санаа дүүрэн баяртай, хөөртэй 2024 оныг өгч байгаад их баяртай байна. Тэгээд гадаад ажиллаж амьдарч байгаа монголчууд та бүхэн ирж буй ондоо амжилт үтээлээр дүүрэн ол зомогтой үр хүүхдүүд нь эрүүл их суух хамгийн сайхан бүхнийг хүсье өрөө шинэ он шинэ жилийн мэндийг хүргэе. Сайхан байрцгаараа манайхаа. Хаатай хаан пикчерс өнгөрсөн 2022-2023 онд Европын олон улсын том фестивал наадмаас нэлээд олон шагналыг өгсөн. Варшавын хэд зэрэгтэй наадмаас үзэгчдийн цаашаа дээдсэн шагналыг авлаа. Дараад нь Эстоны тайлбарын хар шин наадамд бас фестивалийн шилдэгүүд секторт нь өргөдөж гарсан. За тэгээд өнгөрсөн 3 сарын 21 дэлхийн даавны хам шинжтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр Женевт нэгдсэн үндэсний байгууллага дээр хэлэлцүүлэг хийж Тэрё киног толилууллаа. Сая 11 сарын 17-нд Парист ЮНЕСКО дээр киногоо толилуулсан. Тэгээд энэ талбараа бас хэдий чамдад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа киногоо толилууллаа. Францд гаргалаа, Бельгид гаргалаа, мөн Шведэд гаргалаа. Тэгээд өв соёл, ёс уламжлал зам заншил энэ кинонуудын одоо сэдвэн ийм хүрээнд гадаад амьдарч байгаа монголчууд за хэдий чамдад төрж өссөн хүүхэд багчуудаа ёс уламжлал нүүдэлчдийн амьдралын аж ахуй байдлыг ойлгох хэдэн соёлын нэгөрөлт автад тэм өгөх талаас Тэрё кино гарсан байгаамаа. Тэгээд өнгөрсөн 11 сард Тэрё кино ажилдаа Шведэд гарсан. Энэ удаа шинжлэлийн арга хэмжээ 11 дэх жилдээ зохион байгуулж мөнгө үдш шинэ жилийн баярыг хөтлөөд соёлын Монгол Улсын соёлын элч битбокс рэйтэй хамтарч ингээ шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулад явж байгаадаа хуулиас их баяртай байна. Тэгээд та бүхэндээ сайн сайхны хүсье. Баярлалаа. Сайхан баярцааж байна уу хүүхдүүдээ. Энэ үчимэндээ цагаан орноос цанг хөргөн татварсаар цалбороод бүгдийн өвгөн аавна Монгол бүжигчин огтоо дагуулсаар үлдээ тэнгэрээс доогуур үзүүртэй модноос дээгүүрхэн цалин цагаан цаабугаа наада эшээ мороноада застин цагаан Монгол орноос хүрэлцэн ирлээ. 12 сарөөрөө ачаалтай сар юм үгэн хүртэл мартдаг үнэхээр гайхалтай сар юм аа. За баярлалаа. Ингээд миний бүжигчин нөхдүүдийн бүжгийг та бүхэн толилцоо. За миний хүүхдүүд сайхан бүжиглцгээ. За алгаш бүгд яцхан өнөрийн хаавар мэдээлэл толилцоо. Ашиг мөнгө сочай машин ашиг өнгөр айку ашиг хүн таншиг надад таншиг юм бол миний өшин юм мэдэрч тэднээс ирсэн чинь артур өдрөөс мэнданы гэрч өөрөөс чинь бэлэгээ энд бит хит нэг яг мэднэ бидэд энэ дөрөв нэг бидэн хит эний дэч бэст энд өнөөс нэг май коуч монгол хандус нэг гэр бууш нэг зот болчул миний хамаг тхийн талыг гай гоос энэ үнэ чиний миний бовот дэс үнэ шоко дихмөр get money and just a shock
Энийг хардаж 2375 кодтой урилгын эзэнтэй хацсан боллоо. 2375. Тагөртөний үедээ байна да. За би код юм аа. Хүмүүс тур IT компани. За, Франкфурт am Main хотын нэг За, баярлалаа. өдрийн хэмжээг. За баяр хүргэцгээе. За ихээр чи насны уураарай. За дараагийн. За дараагийн Beauty салоны хамт олноос өөрийн салоноор үйлчлүүлэх эрхэм бичгийн азтай одоо тодорхойлцгаая. 2176. 2176. За баяр хүргэе. Өнөөдрийн шинэ он шинэ жилийн цэнгүүний хамгийн гоё дайштай ирсэн бүсгүйд өөрсдийнхөө гарын бэлгийг гардуулах юм байна тийм ээ. Тэгсэн чинь Болор салооны захирал маань би аль эдийн дүнгээ гаргацсан байгаа харцсан байгаа гинэ. За тэр бүсгүйн нэрийг цаахын микрофонд дуудаад өгөхгүй юу? 26 дугаар ширээний улаан даашин зүйтэй байна. 26 дугаар ширээ. Улаан даашинтай. За би нөө түрүү нөгөө юу гэдэг та нөгөө Викториас Кримикри гэдээсэн шүү дээ. Манай бүжгийн талбай салхиг хагасан бүсгүй. Алгадсан баяр хүргэцгээе. За мэдлэгийн үгийг дуудаж өгье. Энэ үдшийн хамгийн үнсгсэлтэй эмэгтэйгээр тодорсон танд баяр хүргэж Болор салооны зүгээс 6 сар дотор тус үйлчилгээнээс гоо сайхны шивээс бүх төрлийн газраа лазерлуулах вакс дорох хумус за гэх мэт 2000 гаруйны үйлчлэг авах эрхийн бичгээр шагнаж байгаа юм байна шүү. Алгадсан. За дахиад Чехийн гэр амралтанд амрах эрхийн бичиг дараагийн азтан. За 2033. Одоо би энэ зүүн жигүүрээс өгмөр байх яа даа та нар. Харин ингэ далдаад одтой адаг ташилтаа манааха. Адгасан шараа. Яндага дуудсай. 2033 байна уу? 5 дооди. Байхгүй алгаслаа. 2033 5 хамтдаа дооди. 4. За яг энэ манай зүүнлийн жигүүрээс гараад ирлээ. За баярлалаа. 2033 баярлалаа. За Чех улсын гэр амралтанд амрах эрхийн бичгийг гардуулах нэ. Оо байна. За баярлалаа. Удахгүй ширээ рүү гэрчлэгээ гэж явуулах юм байна. Баярлалаа. Яг нэг зүйл таардаг. За гараад ирнэ. За манай спонсор маань өөрийн гарын бэлгээ зазгүрээ гарын бэлгээ гардуулах гэж байна. Оо баярлалаа. За баярлалаа. Ирсэн хүмүүстэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Ньюскиний ширээнээс танаа таалтыг авмаар ингээд тэмцээн ярьж ирсэн. Танаа хончлоо баяр хүргэе. За баярлалаа. Ширээгээр шалгасан аздангуудтай баяр хүргэе. 10 минут агтана. Баярлалаа. Ачимраа дүүрэн байх байна. Баярлалаа. Энд орж ирсэн өмнө Ньюскиний дансдаг болчихсоо гэж бид нар ярьсан шүү. Маш баярлалаа. За азтай бүсгүйдээ баяр хүргэе. 40 жилийн түүхтэй Ньюскийн гэрээнийхээ азтай ингээд азтай бүхнийг гардуулах жагаадаа баяртай байна. За сонсог хүрээндийн 65 инчин зөрөгтэй гожих эхний ацтаны кодыг өвлийн үгээс суулж гаргаж ирлээ. Дуудъя. 1154. За ястаа. За энэ ширээс
내려 가르기 위치가 가라앉을 텐데 야야야야. Ямар гоё юм бэ. 자, 바이르다 바이르야. 자, 스폰서만 민기는 갔다 오다네. 자, 우기우가 와오는 데스네요. 자, 바이르다 우기우가 온도 잘하셨어요. 자, 명리 저 다운 들어가 그 속단을 가요가. 근데 에이. 자, 오늘 들어오셨어. 야, 우직직게 저렇다. 우직이 저렇다. 질질 해버리면 거의 안 하기 때문에. Манай ширээ ядарсараа ядарсан. 아무리 이틀 때 우직직게 저렇다 질질 야. 하이또 고친 들어가. 수디 고도. hitbemer. 오로피셰. 나 팀에 유스겠어. 그 유스겠는데 하루 보름 짜리 있어. 하루 보름 짜리 있어. 하루 보름 짜리 있어. 파워. 오로 뒤에 가까이 왔다. 유에 오로. 아유. 뭐 밑에서 스킵을 시작. 저기를 닦아서라고. 따라서 가라. Нарамын төргийн Монгол жишээнд 11 жилдээ зохион байгуулагдж байна. Манай байгууллагын Губерапэй Монгол шилжилгээ зүгээс жил бүр одоо 11 жил дараалаад ивент хийдэг байгаа. Тэгээд супер аттны шагналыг гардуулдаг. Энэ нэр төрийн хэрэг Штокхолмын шинжил бол жил маш гоё зохион байгуулагддаг. Одоо энэ жил бол бүр их гоё өргөн зохион байгуулагдаж байна. Манай байгууллага 2011 оноос хойш монголчууд болон гадаадны иргэдээр мөнгө шилжүүлэх үйлчлэгээ явуулдаг. Санхүүгийн тогт үйлчлэгээ буюу ипотекийн зээл, цалин дээр тодорхойлсон зээл олгодог байгаа. Тэгээ 2024 оны 1 сараас манай онлайн аппликейшнтэй одноо Стокхолмоос өөр газар одоо бусад хотуудад амьдардаг монголчуудаа зориулаад онлайн аппликейшн ажиллаж байгаа. Тэгээ одоо нийт үйлчлүүлэгчтэй Шведийн монголчуудаа аз жаргал сайн сайхныг хүсье. Манай Шведийн монголчууд маш хөдөлмөрч мундаг хүмүүс байдаг шүү. Аз жаргал хүсье 2024 онд аз гэмэр яваагээ. Freestyle set явж байгаа шүү. Манайхан заграа хийсэн. We'll be